зөгнөлт миний сувг тавтай морил лайк, subscribe дарж сайхан сэтгэл үлдээж намайг дэмжсэн та бүхэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. 5 сарын материал ордны астрологийн зурхааг нар сар мандалд ордороо сонсоорой. 5 сарын 1-ээс 6 сарын 7-ны хооронд сугар гараг материал ордныхны 4-р гэрдээ гарч байна. За энэ нь таны одоогийн оршин суугаа, хаяг оршин суугаа газар, гэр бүл, аав ээж, өр хүүхэд. За зарим нэгнийх нь хувьд магадгүй одоогийн байгаа оршин суугаа хаягаа өөрчлөх, нүүх, шилжин суурших, зарим нэгнийх нь хувьд үл хөдлөх хөрөнгөө худалдах, хулдан авах, магадгүй зарим нэгнийх нь хувьд хаягийн бүртгэлээ шинжлэх, зарим нэг нь гэр орондоо засвар хийх, магадгүй зарим нэгнийх нь хувьд эцэг эхээсээ дэмжлэг хүлээн авах, магадгүй зарим нэгнийх нь хувьд ганц бие аав ээж нь хүнтэй суух, зарим нэгнийх нь хувьд шинэ гэр бүлийн гишүүнтэй болох, шинэ тэжээвэр амьтантай болох, зарим нэгнийх нь хувьд энэ хугацаанд гэр бүлийн хүрээнд ямар нэгэн баярт үйл явдал болох, баяр тэмдэглэх зэрэг үйл явдлуудад нөлөөлөхөөр харагдаж байна. 5 сарын 4-өөс 10 сарын 14-ний хооронд дэлхийн ван гараг маань буцах хөдөлгөөн дээр орж байгаа. За энэ үеэр материал ордныхны мөнгө санхүүгийн гэр дээр гарч байна. За зарим нэгнийх нь хувьд одоогийн хийж буй ажил төрлөө өөрчлөх, солих, зарим нэгнийх нь хувьд энэ нэгний дэмжлэгтэйгээр амьдардаг байсан бол одоо өөрийн хүчээр амьдарч эхлэх, зарим нэгнийх нь хувьд магадгүй ажлаа солихоор шийдэж, ажлаасаа гарч хамтрагчийнхаа мөнгөөр амьдарч эхлэх, зарим нэгнийх нь хувьд эсрэгээрээ хэн нэгнээс дэмжлэг тусалцаа ямар нэгэн санхүүжилт авдаг байсан бол одоо энэ нь өөрчлөгдөх. Тэгэхээр 5 сарын 4-өөс 10 сарын 14-ний хооронд санхүү мөнгөний тал дээр өнөөдрийг хүртэл байсан зүйлс өөрчлөгдөн гэсэн. Эрс өөрчлөгдөн. Яагаад гэвэл дэлхийн ван гараг маань буцах хөдөлгөөнд байгаа учраас өөрчлөлт орно гэсэн үг. Өргөжлүүлээд бод гараг маань 5 сарын 10-наас 5 сарын 27-ны хүртэл Үхрийн ордод гарч байна. Энэ үеэр материал ордныхон шин сайхан зүйлээс таашаал авах, шин мэдрэмж авах, эхийн тулд шин хоббитой болох, хоббигоо өөрчлөх, зуршлаа, муу зуршлаа хаях, шин сайхан зуршил бүтээх ч гэдэм үү. Зарим нэгнийх нь хувьд өр хүүхдүүдтэй илүү их анхаарал тавьж эхлэх, бусад өөрийн хайр халамжийг илүү өгч эхлэх, гэр бүлийн аз жаргал, аав ээж, өр хүүхдээс ирэх хайр инрэл, аз жаргалыг илүүтэйгээр мэдрэх, амьдралын сайн сайхан зүйлийг илүүтэйгээр мэдэрч, өөрийгөө илүү хайрлаж, өөрийн үнцийг болон мөнгөний үнцийг энэ сард ихээхэн мэдрэх болов уу гэж харагдаж байна. 5 сарын 12-нд бүтэн сар хилэнцгийн орд дээр гарч байгаа. За энэ нь материал ордныхны хувьд найз нөхөрл, харилцаа холбоог сайжруулах, идэвхжүүлэх тал дээр нэлээх нөлөөлөл үзүүлэх болно. Тэгэхээр 5 сарын 15-ны хүртэл зарим нэг материал ордныхны хувьд өөрийн одоогийн тойрон хүрээллээ шинжилж, өөр танил тал, өөр найз нөхөдтэй болох, эсвэл илүү их танил талын хүрээгээ тэлэгч гэдэг юм уу. Ер нь найз нөхдөний холбоонд илүү их нөлөөлөл гарахаар харагдаж байна. Цаашлаа 5 сарын 20-нд нар Үхрийн орд дээр гарч байгаа. Энэ үеэр таны ажил мэргэжил, бизнес, ажил төрөлтэй холбоотой зүйлүүд дээр нөлөөлөл үзүүлэх болно. Зарим нэг материалны хувьд магадгүй шинэ дарга удирдлагатай болох, зарим нэгнийх нь хувьд хувийн бизнес эрхэлдэг хүмүүсийн хувьд шинэ ажилтан албан хаагчтай болох, магадгүй зарим нэгнийх нь хувьд шинэ хамтрагчтай болох, шинэ ажилтнтай болох. Ингэснээр цаашлаад таны өдөр тутмын хэв маяг өөрчлөгдөх, 5 сарын сүүлийн 10 хоногт таны өдөр тутмын үйл ажиллагаанд өөрчлөлт орох, магадгүй та дасгал хөдөлгөөн хийх, эрүүл мэндэд илүү анхаарах зэрэг өөрчлөлтүүд орж болох юм. Зарим нэгнийх нь хувьд спортоор хичээлж эхлэх, зарим нэгнийх нь хувьд жингээ хасах, зарим нэгнийх нь хувьд эрүүл мэндэд анхаарч зөв хооллолтоор хичээлэх, зарим нэгнийх нь хувьд бясалгал хийх ч гэдэг юм уу. Эрүүл мэндэд анхаарахаар байна. 5 сарын 26-наас санчир гараг материал ордныхны гэр бүл харилцаа холбооны гэр дээр дараагийн 3 жилийн хугацаанд байршихаар харагдаж байна. Ирэх 3 жилийн хугацаанд материал ордныхны хувьд одоогийн байгаа оршин суугаа газраа өөрчлөх. За зарим нэгнийх нь хувьд
Гадаадад олон жил болсон бол гэртээ харихаар шийдэх, эх орондоо очиж амьдрахаар шийдэх, эсвэргээрээ гадаадад очиж амьдрахыг хүсдэг хүмүүсийн маань хувьд гадаад оронд очиж амьдрахаар шийдэх. Зарим нэгнийх нь хувьд гэр бүлийн гишүүдээс хин нэгэн тустай гарах, гэр бүлийн гишүүд өөрчлөгдөх. Ямар ч байсан их бага хэмжээгээр таны одоогийн оршин суугаа хаяг болон таны гэр бүлийн хүрээнд ямар нэгэн өөрчлөлтүүд эх 3 жилийн хугацаанд нэлээдгүй гарахаар харагдаж байна. Зарим нэгнийх нь хувьд гэр бүлтэй болох, үр хүүхэдтэй болох, үр хүүхэдтэй болж аав ээжийн хариуцлага нэмэгдэх. Зарим нэгнийх нь хувьд өндөр настай аав ээжээ гэртээ авчирч хамт амьдрах ч гэдэг юм уу. За гэр бүлийн хүрээнд ямар нэгэн өөрчлөлтүүд эх 3 жилийн хугацаанд материал ордныхонд нэлээдгүй гарахаар харагдаж байна. 5 сарын 27-ноос Буд гариг эхрийн ордод орж байгаа. За цаашлаад 5 сарын 28-нд шинэ сар эхрийн ордод гарч байна. Тэгэхээр 5 сарын сүүлийн 7 хоногт материал ордныхны хувьд эрүүл мэндэд ихээхэн анхаарахаар харагдаж байна. За зарим нэг нь магадгүй муу зуршлаа хаях, зарим нэгнийх нь хувьд эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдах, зарим нэгнийх нь хувьд фитнесээр хичээллэх, бясалгал хийх, сэтгэл зүйн эрүүл мэндэд болон бие махбодын эрүүл мэндэд илүү их анхаарч эхлэх, зарим нэгнийх нь хувьд жин хаях, зарим нэгнийх нь хувьд булчингийн масс нэмэгч гэдэг юм уу. Эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар нэлээдгүй өөрчлөлт хийхээр харагдаж байна. Тэгэхээр 5 сарын сүүлийн 7 хоног нэлээдгүй материал ордныхны хувьд эрүүл мэндэд ихээхэн ач холбогдол өгч зүү хоолтой хичээлэх гэх мэтчлэн зүйлүүд дээр маш их анхаарах бах. За зарим нэгнийх нь хувьд магадгүй ажил дээр шинэ мэдээлэл сонсох, шинэ мэдээ хүлээн авах, за зарим нэгнийх нь хувьд шинэ туслахтай болох, за өөрийн хувийн бизнесээ эрхэлдэг хүмүүсийн хувьд шинэ ажилчнтай болох гэх зэрэг шинэ содон зүйлүүд тохиолдож магадгүй байна. За ингээд үргэлжлүүлээд материал ордны таро мэргийн хамтдаа эзгээ, таро мэргээ нарны ордороо сонсороо гэж зөвлөе. За ажил карьерийн хувьд 5 of Wands, 6 of Wands, 2 of Wands 3 савааны картууд мань гарч ирсэн байгаа. За энэ сард миний харж байгаагаар миний мэргээр бол ихээхэн өрсөлдөөн явагдаж магадгүй юм шиг харагдаж байна. За тэгээд хувь хүний дотоод өрсөлдөөн ч байж болно, гадна ажил төрөл, хамт олон бизнес доторч өрсөлдөөн байхаар харагдаж байна. За тэгээд энэ өрсөлдөөнийг та ялах, өөрийн дотоод мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх. За мөн 2 of Wands гарч ирсэн нь таны ирээдүйд магадгүй ихээхэн хэрэг болох том юм шин төсөс ч юм уу, том шин боломж гарч ирж магадгүй харагдаж байна. За 6 of Wands бол ямар нэгэн тэмцээн уралдаанд бол та ялах нь гарцаагүй гэж харагдаж байна. За 6 of Wands бол баяраа тэмдэглэх, ялалтаа тэмдэглэх гэсэн утгатай. За санхүү мөнгөний хувьд энэ сард миний харж байгаагаар King of Pentacles, Queen of Pentacles, 7 of Pentacles гарч ирсэн байгаа. За санхүү мөнгөний хувьд энэ сард нэлээд тогтвортой байх болоо гэж харагдаж байна. За зарим нэгнийх нь хувьд өмнө нь хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл мөнгө орж ирэх, за шагнал урамшуулал авах. Зарим нэгнийх нь хувьд өмнө нь хийж байсан хөрөнгө оруулалтын үр дүнгээ авах. Гэхдээ энэ нь өмнө нь хийж гүйцэтгэсэн зүйлүүдийн үр дүн шагналыг одоо хүртэх гэсэн утгаараа орж ирж байгаа шүү. Яагтвэл 5 сарын 4-өөс 10 сарын 14-ний хооронд Дэлхийн банк-ыг буцах хөдөлгөөнд таны мөнгө санхүүгийн гэртээ гарч байгаа учраас 5 сараас 10 сарын 14-ний хооронд ямар нэгэн хөрөнгө оруулалт, ямар нэгэн шин төсөлд хөрөнгө оруулах, эсвэл ямар нэгэн бизнес эхлүүлэх гэдэг зүйлүүдийг бол шинээр санхүү мөнгөтэй холбоотой зүйлүүдийг бол аль болох эхлүүлэхгүй байхыг миний хувьд зөвлөж байна. Яагаад гэвэл буцах хөдөлгөөнд альва зүйл эсэргээрээ болж эхэлдэг. Та өмнө нь хин нэгний санхүүгийн дэмжлэгээр амьдардаг байсан бол одоо энэ цагаас эхлээд өөрийн хүчээр, өөрийн хөлбөмбөрөөр амьдарч эхлэх гэдэг ч юм уу. Хэрвээ энэ хүртэл та маш шаргуу хөдөлмөрлөж ирсэн бол одоо энэ хугацаанд бага зэргийн амс их амрах, бусдын дэмжлэгийг хүртэх ч гэдэг юм уу. Таны одоогийн өнөөдрийн хүртэл амьдарч ирсэн мөнгө санхүүгийн байдал эсэргээрээ өөрчлөгдөх болно. Тийм учраас анхааралтай байгаарай. Хайр дурлал, холбоо харилцааны хувьд Justice сайн гарч ирсэн байгаа. За тэгэхээр бусадтай харилцах харилцаан дээр альваад тэнцвэртэй зөв талаас нь бусдыг ойлгох, инэрэнгүй сэтгэлээр хандах ч гэдэг юм уу. Сайн сайхан талаас нь болж бүтэх талаас нь харилцаан дээр анхаараарай. За сан карт гарч ирсэн нь энэ картууданд хамгийн эерэг сайн сайхан аз жаргал, баяр баясгалан илэрхийлдэг ийм карт байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ сард
материал ордныхны хувьд гэр бүл, аз жаргал, ойр дотных нь аав, ээж, үр хүүхэд, хань ижил, зарим нэг синглчүүдийн маань хувьд шинээр хүнтэй танилцах. За 5 сарын 26-наас эх 3 жилийн хугацаанд хүнтэй танилцах. За энэ хүнтэй танилцаж одоо энэ харилцаа нь маш бат бэх удаан үргэлжлэх харилцаа байж чадхаар харагдаж байгаа. Тэгэхээр гэр бүлийн үнцийн, хувь хүний үнцийн, өөрийгөө хайрлах үзэл, өөр хүүхэд бусдыг хайрлах, аав ээжигээ инэрх гэдэг зүйлсүүд дээр ерөнхийдөө эх 3 жилийн хугацаанд астрологийн зургаагаар ч гэсэн мөн сан картыг харахад те материал ордынхны хувьд маш их юм сайхан ээлтэй, эерэг энергитэй, аз жаргал, сайн сайхнаар дүүрэн байх болно. Гэхдээ хувь хүн маань өөрөө бусадтай харьцахдаа маш сайхан эерэг аль болохоор зөв харьцахыг хичээгээрэй. За үргэлжлүүлээд сэтгэл зүй дотоод байдалд world card маань гарч ирсэн маань энэ карт маань өөрийгөө илүү сайн ойлгох, дотоод сэтгэлийн амар амгалан илүү их мэдрэх. За өнөөдрийн хүртэл маш шаргуу хөлмөрж байсан материал ордынхны хувьд сэтгэлийн амар амгалан мэдрэх, зарим нэгнийх нь хувьд амралтаа авах, зарим нэгнийх нь хувьд тэтгэвртэй гарах, амьдралын нэг үе дуусч одоо шин сайхан нэг үе эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр ер нь миний харж байгаагаар энэ сараас материал ордныхны амьдрал маш их өөрчлөлт гарч ирэхээр харагдаж байна. Зарим нэг нь шинээр гэр бүл зохиох, зарим нэг нь шинэ ажилд орох, зарим нэг нь үр хүүхэдтэй болох, зарим нэг нь тэтгэврт гарч амралтаа авах ч гэдэг юм уу, зарим нэг нь хувийн бизнесээ эхлүүлэх, зарим нэг нь магадгүй гадаад руу нүүж шилжин суурших, одоогийн амьдарч байгаа байршлаа өөрчлөх гэх мэтчлэн маш олон өөрчлөлтүүд гарах болов уу гэж харагдаж байна. За тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.